За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар бол Улаанбаатар хот энэ хотуудын хөгжлийн төлөө бүгдээрээ ингээд санаа сэтгэлээ чилээж явдаг хүмүүс. Хэдхэн хоногийн өмнө хууль тогтоомжийн тухай хуулийг бол баталсан. Улсын их хурлаар хилцүүлэгдэж байгаа хуулиуд бол хүний эрх, хувийн өмчийн асуудалд бол маш болгоомжтой байх. Хуулийг хилцүүлэхдээ бол иргэд олон нийтээс ингээд санал авнаа гэж байгаа. Энэ хууль дээр бол би зарчмын нэг 4 асуудал дээр саналын зөрүүтэй байгаамаа. Нямбатар дарга. Нэгдүгürt энэ яаралтай гормоор оруулж ирсэн. Энэ хуулийн цаана газрын эзэн, өмчийн эзэн, үл хөдлөхийн эзэн гэд өмч хариуцж байгаа хүмүүсийн өмчийн эзэнтэй тохиролцохгүй бол яах вэ гэдэг үндсэн хуулийн зүйл заалтыг бол зөрчиж байгаамаа. Энэ асуудал. Тэгээ ингээ хүний өмчтэй холбоотой, хувийн өмчтэй холбоотой асуудлыг яагаад ингээд яаралтай гормоор өргөн барьж байгаа юм болоо? Энийг хилцүүлээд энэ шийдвэрийн үр дүнд одоо оролцох хүмүүсээс яагаад асуулт тодруулаагүй юм бэ гэдгийг нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаарт нь бол нэг сан байгуулах юм байна. Сангийн орлого яаж бүрдэх вэ гэхээр Улаанбаатар хот барилга орон сууц бариад борлуулах юм байна. Дахиад хувийн хвшлийн асуудлыг хөндөж байна. Орон сууцны менежментийг, орон сууц барихыг Улаанбаатар хотод Монгол улсад хувийн хвшлүүд хийх боломж байна. Тэр боломжийг бид нар гаргаж өгөх байтал ингээд дахин төлөвлөлт нэрийн дор хот өөрөө орон сууц барих гээд байгаа мó гэдэг ийм асуудал байна. Гурав дахь асуудал нийтийн тээврийг дэмжих сангийн хүрээнд татвар төлөгчдийн мөнгөөр яагаад таксийн дэмжлэг үзүүлэх гээд байгаа юм бэ? Хот өөрөө таксины стандартаа гаргаад банкуд магадгүй ногоон, грин тийм цахилгаан такси оруулж ирж байгаа бол татварын хөнгөлт энэ төр үзүүлэх замаар л дэлхийн хотууд таксины менежментийг хийдэг болохоос биш. Шууд ингээд татвар төлөгчдийн мөнгөөр ингээд такси компаниудад мөнгө өгнө гэдэг чинь өөрөө эргээд олон асуудал дагуулах юм биш үү? Энэ дээр ямар байр суурьтай байгаа. Дөрөв дэх асуулт. Энэ өмчийн эзэнтэй өмчийг тохиролцохгүй бол шууд ингээд одоо яаралтай гормоор өмчийн чөлөөлүүлэх ийм асуудлыг яриад байгаа юм байна. Чингэлтэй Сүхбаатар дүүргийн иргэдээс санал гомдол ирж байна. Та энэ амралтын өдрүүдэд энэ хүмүүстэй уулзаж ярилцах боломж байгаа мó? Тийм учраас энэ хуулийг бол би одоо яаралтай гормоор бол хилцхийг бол дэмжихгүй байгаа гэдгийг аль биесээр хэлээд асуултантай хариулт авъя. Баярлалаа. За Нямбатар дарга хариулт өгье. Дөрөвдүгээр энэ дэр. Батаргүй гүшүү энэ дээр ер нь танд өргөн барьсан энэ хуулийн төсөл дээр ямар нэгэн тийм албатан чөлөөлөх хүний өмчийн эрхэнд халдах тухай огт зохицуулт ерөөсөө байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл бид нар гэр хорооллын энэ газар чөлөөлтөн дээр аж ахуй нэгж байгууллага иргэдтэй харилцан зөвшөлдсөж үнэлгээ оруулах зөвшөөрөл өгсөн тохиолдолд үнэлгээ оруулж үнэлгээг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд иргэний эрх зүй хилцэл хийж уг газар байршлыг чөлөөлж байгаа. Таны сонгогдчихсэн Чингэлтэй дүүрэг болон Сүхбаатар дүүргээс одоогийн байдлаар хин нэг хүний газрыг хотоос албадан чөлөөлж буулгаж нураасан гэсэн нэгч гомдол санал тань дээр ирээг баха. Тийм учраас энэ өргөн барьж байгаа төсөлтөд энэ асуудал ерөөс огт уялдаагүй гэдгийг нэгдүгээр хэлье. Хоёрдугаарт хот барилга барих тухай ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар газраа чөлөөлж өгөөд инженерийн шугам сүлжээг татаж өгөөд тэгээ барилгын компанид хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр уг төслийг хэрэгжүүлэх эрхийг олгоно. Барилга барьсан компани баригдсан барилгаасаа тодорхой хувийг буюу 10-аас 15, 20% эргүүлээд газрын төлбөр болон инженерийн шугам сүлжээ тавьсныхын төлөө буцааж өгнө. Тэр нь эргээд сандаа төвлөрнө. Сан төвлөрөхөөр дараагийн барьцлыг бид нар дахиж чөлөөлөөд дараагийн хувийн секторт газар олгох ийм асуудлаар явж байгаамаа. Хоёрдугаар таксины үйлчилгээ гэж Улаанбаатар хотод ерөөсөө огт яг аль биесны таксины үйлчилгээ үндсэндээ унтсан. 1990-ад оны сүүл үеэр шар таксинууд орж ирээд тухайн шар таксинууд бас тухайн үед арилжааны банкуудын зээл болон бусад санхүүжилтийн их усрээр шийдэгдсэн боловч эргэн төлөлт нь бас хийгдээгүй гэдэг асуудлууд одоо бол байд юм л. Тийм учраас бид нар таксин дээр тодорхой стандартыг тогтоосон. Тэр утгаараа ногоон тэгээд байгаль орчинд ээлтэй энэ төслийг хэрэгжүүлэх
ийм нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын дунд бид нар нээлттэй сонгон шалгуулалт явуулж тодорхой хөнгөлөлтөө зээлээр уг таксины үйлчилгээг нийтийн хүртэл болгоё. Эргээд эргэн төлөлт нь нийтийн тээврийг хөгжүүлэх сандаа төвлөрч явах ийм зохицуулалтаар бид нар явахаар ингэж төлөвлөсөн байгаа гэдгийг хэлье. За эцэст нь хэлэхэд Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн одоогийн чөлөөлөгдөд байгаа 2000 гаруй иргэн аж ахуйн нэгжийн газраас гадна одоо чөлөөлөгддөг байгаа 198 аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтөд бид нар уулзалтууд хийсэн. Бид нар заавал газрын чинь чөлөөлөх шаардлагагүй. Бидний төлөвлөлтөнд нийцүүлээд орон сууц үйлчлэгээний төвөө бариа гэдэг ийм саналуудыг тавьсан. Ирсэн уулзалтанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 50% нь дэмжсэн. Зарим газардаа бид нар байршлыг нь сольж хэмжээг нь нэмж өгөх байдлаар энэ одоо Сэлб хотын бүтээн байгуулалтын ажлыг хэсэгчсэн ерөнхий